эцсийн үзэх сэтгэл байна. Эндээс л би тийсэн нэрийг өөрчлөх түжээлнэ. Алдаж онсож хамаагүй ахин босох итгэл байна. Алдаанаас суралцаж аашхан бүртээ түжээлнэ. Манайхаа одоо би корпорат гэдэг газар руу очиод ийм том тайзан дээр нэг ТV дуугаад болоо бас төслийнхаа хичээлийг танилцуулсан. Ангийнхандаа амжилт. Бидний том яа. Бидний том яа. Маш сайн харж өгөөд тэгээ эмээн чамайг энэгээр урамшуулна гэсэн энэ стикер. Сайн байна уу хайрт аав ээж таньдаа захидал очих өдрийн гал халуун мэдээг хүргэе. Та хоёр үргэлж надад тусалж дэмжиж намайг үргэлж хайрлагдагт би маш их талархаж явдаг шүү. Би том болоод аав ээжийнхээ ачиг заавал хариулах болно. Танд аз жаргал эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөө охингээ ганц өндөр. Баярлалаа. Намайг Кристос гэдэг Өрөнгөө ангийн андууд бүлэг цорцдаг. Яави Батнаруу гэдэг мэрэгчлэн зураглаач найруулагч. Аавын хамгийн хийж чадах зүйл хоол хийх, зураг авах. Миний баатар аав бол ажилсаг, ухаантай, төвчээртэй, хүлээцтэй. Яагаад миний баатар вэ гэхээр бидний төлөө бүгдийг хийж чи надад бас тусалдаг учраас би аавыгаа баатраар сонгосон. Та өөрчлөгдсөн юм уу миний охин? Яагаад өөрчлөгдсөн бол яагаад гэж асууж. За юу гэж хэлээ? Миний баатар өөрчлөгдөөгүй. Яагаад гэвэл өргөж намайг хамгаалдаг. Томьёо сургуулийн андуу бүдэг адон бүдэг энэ байна. Энэ сэдвэр юу сурсан бэ? Баатар гişүн сурсан. Хүүхдэр Сонгосон баатар аав, Чингис хаан багш, суперхиро ээж гэр бүл байгаа. Миний сонгосон баатар ч миний ээж. Баатар гэж үгийн утга чи юу ойлгож байна вэ? Өөрийн бодоо бичээрэй. Баатар ч хүмүүс өстө ухаатай сайн, хүн сайн цагтай хүн боддог. Баатар ч миний хэдэг вэ? Миний баатар бол миний ээж. Энэ ингэж зурагтай. Миний хийсэн юмнууд бол ингээд энэ баатар гэдэг үгийн утгыг чи юу гэж ойлгож байна гэвэл би баатар гэж миний бодлоор намайг бас бусад хүмүүсийг авардаг хүн гэж боддог. 17 настай хоббилийн 50 шагнал хүртсэн Пакистаны улсын тэмцэгч охин Малала үзнээс хойш би их зоригтой бас өөртөө итгэлтэй болсон. Аавдаа зориулсан шүлэг аав минь миний баатар амьдралын минь төшөөлөх нашиг тулаахан цараатай намайг үргэлж дэмждэг сүүшиг цагаас сэтгэлтэй супермен шиг аав минь ханхуу шиг царайлаг аавдаа хязгааргүй хайртай шүү. Андууд бүлгийн 3-гийн ангийн сурагч бэ ихсэн байна. Тэгэд би төсөөл хичээл дээр баатрын тухай судалсан. Тэгэд миний баатраараа аавыгаа сонгосон. Тэгэд би миний баатраа гэж би юу гэж хэлэх вэ гэвэл би хайрлаж дэмжиж түшин сургуураач байхыг хэлдэг гэж бичсэн. Тэгэд Малалагийн тухай удсан тэр үнэхээр эр зоригтой сайн охин гэж мэдээж надад санагдсан. Баатар гэдэг үгийн утгыг чи юу гэж ойлгож байна вэ? Өөрийн бодлоо бичээрэй. Хүмүүсийг авардаг, тусалдаг хүн гэж боддог. Баатар гэж чи хэнийг хэлэх вэ? Баатар гэж би аавыгаа хэлнэ. Тэгээд Малала Юсуфзия 17 наснда Нобелийн инх тайвны тэмцэгч охин. Тэгээд миний сэтгэлдэл гонигтай ч юм уу хөвгчлээ ч юм уу санагдсан. Тэгээд дахиад аавыгаа зурсан. За одоо хүүгүүдээ одоо хаашаа явахыг хэр бүгдөө 4-р ангийнхаа ах эгч нарын Монгол уламжлалт тоглоом наадтай бүгдээ танилцсан. Алан мэлхийн өргөдөө нийтдээ 108 шагаа байдаг. Харин мод төмөр хоёроо нэмээд 116 болсон. Тэгэд алан мэлхийн өргөдөө хон дээш зөвхөн хон гаргаж ингээд үлдээ. Тэгэд за одоо ингээд шоо шидэд тэгээд тэр буусан тоогоор нь тэр эргэтэйг нь авч тоглодог. Тэгээд хамгийн их шагаатай нь хождог. За тоглох уу? Ан тоглож үзэх үү? За.
За эхлэе. Хийхлээ нүхүү. Хийхлээд нүхээ. За. За чи. За 4. Алаг бэлхийгээд чийсэн 2-оос За ингээд. тань За. 5-аас доош. За төсөл ажил дээр бид нэр бол маш олон тоглоомныг судалж мэдсэн. За бид нэр бол цагаан гэдэг тоглоомыг мэддэг байсан бол одоо энэ төсөл ажлын хүрээнд бас маш олон тоглоомныг мэдсэн. Хөлөг тоглоом, шагаан наадгай, тэг ингээ өнсөн тоглоом гэх мэт маш олон тоглоомнуудыг мэддэг болсон. За тэгээд өнсөн тоглоомын талаар гэвэл өнсөн тоглоом бол ингээ маш одоо бүх тоглоомнууд өөрийн гэсэн нийтийн төсвөр байдаг явдал би бол мэдэж авсан. Тэгээд өнсөн тоглоом бол ингээ харагдах байдлаар хэцүү харагддаг мөртлөө яг үндэ тэг эвлүүлээ суврам бол маш амархан байдаг гэдгийг одоо танаас зөвлөж хэлье. За тэгээд та нар одоо ингээ бусад багаар манай одоо ингээ бусад багаар ч гэсэн явж танилцаарай. За тэгээд миний тоглоомны нэрийг бол Торон дотор бөмбөгийн онц гэдэг. Зүгээр тоглоомны дүрм нь бол маш ангийн байгаа. Зүгээр энэ бөмбөгийг ингээ энэчнээс эргүүлж гаргаад бол одоо шууд хамгийн өргөн хэсгээр нь зөв оруулахтай ч гэсэн яг адилхан ингээд эргүүлээд оруулчихна. Та нарыг тушаад үсттэй. Энэ тоглоомын тоглосноор гарын жижиг урд бие ажиглах чадвар сайжирдаг. Үнэн шүү дээ. За тэгээ өнсөн тоглоомыг тоглосноор стресс тайлж, бие биеэлдэг хөгжүүл, сэтгэл сэргээж маш олон зан чанаруудыг сайжруулдаг. Одоо хүүгүүдээ та нар одоо тайлбарлаж өгнө гэсэн үг. Одоо хүмүүс ирэхэд та нар өөрсдөө бүтээлийг тайлбарлаж өгч ойлгосон уу? Одоо охтууд нээж тэгээ явж байгаа. За сайн байцгаана уу хүмүүстээ. Манай 5 дугаар ангийн төслийн нэр болохоор ингээд гар утсыг зөв зохистой ашиглах байхгүй юу? Тэгээд бид нэр ингээд гар утсыг сөрөг талаар биш харин эрэг талаар ингээд бүтээж байдлаар ашиглана гэсэн үг. Хэрвээ ингээд бүтээл ингээд яаж хийх юм болоо гэхээр ингээд гар утснаас хайгаад тэгээд бид нэр ингээд бүтээж байдлаар ашиглаж болно. Тэгээд бас би болохоор ингээд гар утсыг зөв зохистой ашиглан ингээд хамбан цэцэг гэдэг тэм зүйл хийж байгаа. Тэгээд манай ээж нөгөө багш байхгүй юу? Тэгээд манай ээж ингээд гэрийн даалгавар хайчлахаар амар их цаас гардаг штэ. Тэрийг хаяхгүй байсан нь дээр гэж бодоод ингээд цаасыг аваад дахин боловсруулад ийм зүйл хийдгээ. Тэгээд бас ингээд хамбыг ороогоод хайчлаад өнгө оруулаад тэгээ ийм ингээд цэцэгнүүд хийсэн байгаамаа. Тэгээ ананаас ийм нуруу дулаацуулгач гээд ээжтэй хийсэн байгаа. Одоо энэгээр ингэж өвсөөд тэгээд нуруугаа бөөрөө ингэ дулаацуулдаг гэсэн. Тэгээ энэ асаараа ингэ малгай ингэ зүүрчдэг гэсэн. За бид нар 3 дараагийнхаа ямар төсөл хэрэгжүүлэлээ өгтөө те? Миний Баатар гэсэн төслийг хэрэгжүүлсэн тийм үү? За бүгдээрээ миний Баатар төслөөр маш олон зүйлсийг сурч авсан тийм үү? За тэгээ бүгдээрээ сурсан тэр үүд явцын зургууд энэ дээр байгаа. Та хэд маань зураг бас бусад ангиудын найзуудын зургууд ч гэсэн байгаа. Та хэд маань танилцаар өгтөө. Энэ манай ээжийн тань юм бичсэн байгаа. Тэгээ энэ ингээ эргүүлээ манай миний нэрний юмнууд байгаа. Инхлэнгийн ээж байна, Бачим гэж хүн байна. Тэгээд өнөөдрийн төсөл хичээл дээр ингээ охинтойгоо хамт ирсэн. Тэгээ үнэхээр гоё байна. Би нөгөө өөрөө хүүхэд наснда яг ийм юм үзэж байгааг болохоор яг хүүхдийнхаа ингээд яг ийм орчинд ийм гоё юм бүтээгээд ийм гоё ингээ байж байгаа. Үнэхээр би баг уйлах гэдэг байгаа байхгүй юу? Гоё юм бэ. Үнэхээр гоё юм тий. Өнөөдөр томьёо сургуулийн маань хүүхэд бүхэн авьяастай төсөлт хичээлийн тайлбарт өдөрлөг болж байна. Тэгээ өнөөдөр энэ дээрээ танд ямар сэтгэл төрж байна? Айгуу гоё сэтгэл төрж байна. Ангийнхнараа бөөнөрөө сугалцсан. Сургуулийн одоо хийсэн бүтээсэн бүх мэдсэн мэдлэгээ тайлагнадаг сайхан өдөр байна. Энэ хүүхдүүдийн маань чиглүү зөвлөж ингэжсэн томьёо сургуулийн нийт багш нартаа баярлалаа. Мөн ангийн багш тандаа баярлалаа. Тийм хүүхдүүдэд үнэхээр хичээлийн сургуулийн амжилт хүсье. Томьёо сургуулийнхаа нийт багш нар сургуулийн албанд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Анх цаяа багштай андууд бүлгийн сурагчид маань мөнх жаргалын ая Монгол улсын соёлын авьяа цэцгэлтэн Нямагийн шүлэг Ижимийн дуугаар ая дууны мэдлэгээ дэвшүүлэхэд бэлэн болоод байна. Халуун алга дашин хүлээн авцгаана уу? Баярлалаа.